Сайн байцгаана уу? Та бүхэнд маш амархан болдог, хамтдаа болдог маш гоё шоколад хийх аргаас хуваалцж байна. Тэгээд сонгодог 2 орцтой зөөлөн шоколад хийх аргаас хуваалцж байна. Бидний мэдих молоко байгаа. Тэгээд молокогоо зөөлөн гал дээр 1-2 минут буцалгахгүйгээр халаад тэгээд хитрхи халаахгүйгээр мөн наалдуулахгүйгээр сайтар жигэд хутгачаад 1-2 минут молокогоо халаад авах юм шүү. Тэгээд тасралтгүй хутгаараа тэгээд наалдуулж болохгүй. Тэгээд халаасан молокогоо өөр савнд хийж агаад тэгээд ямар нэгэн холцгүй какао хийнэ. Тэгээ ингээл болоо 2 орцтой амархан байгааз какао шигшиж их юм бол ямар нэгэн тавгаар бүхэл үсгүй гоё жигэд тарж өгөн. Тэгээд какаого нэг дор биш багаар хийгээ сайн жигдрүүл сайн хутгаж өгөөрэй. Энэ аргаар хийсэн шоколад маш амархан, бас хэлбэрт оруулахад амархан байдаг. Энэ хүссэн хэвэндээ хевлэж болно. Эсвэл жигэд хэмжээтэй зүсээд бүр хий болон гоё дөрвөлжин сонгодог тийм загвараар ч хийсэн болох юм шүү. Энэ Валентинд зориулсан учраас хүсэхтэй хэв сонгосон байгаа. Тэгээ та бүхэн санаа олох үүднээс тэгээ хүссэн хэвэндээ хийгээрэй. Хөргөчний хөргөөр хэсэгт 1-2 цаг болоход л гоё бийжиж хивээ олсон байдаг. Тийм учраас та бүхэн туршаад үзээрэй. Мөн дээрээс нь гоё какаоныхоо нунтаг хэсгийг цацаж өгнө. Яг энэ аргаар бас green powder ч гэсэн хийж болдог байгаа. Та бүхэн бас орц найрлагыг баяжуулаад шинээр туршаад үзээрэй гэж хүсье. Та бүхэн бичлэг таалагдах юм бол YouTube сувагтаа subscribe дарны дээрээ та бүхэнд илүү олон бичлэг хүрэх болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.